Австралийн энх тайван эдийн засгийн хүрээлэн байгууллага 2007 оноос эхлэн дэлхийн хамгийн тайван орны жигсаалтыг гаргах болсон. Жил бүр уламжлан гаргаж буй уг жигсаалтанд 150 орн багтжээ. Энэ жилийн хамгийн тайван орноор Исланд улс шалгарсан бол Шинзланд, Япон, Дани, Чех улс удаалсан байна. Харин манай улс жигсаалтын 57 дугаарт буюу Танзан, Марокко улсын дунд багтжээ. Харин манай хойд хөрш Орос улбаны улс жигсаалтын 147 дугаарт бичигдсэн бол урд хөрш 80 дугаарт багтсан байна. Энх тайван эдийн засгийн хүрээлэн байгууллагын шинжээчид тухайн улсын гадаад болон дотоод дахь хүчирхийллийн төвшинг гол шалгуураа болгодог. Мөн цэргийн төсвийн зарцуулсан байдал, зэвсэгт хүчний тоо, гэмтэргийн байдал, хүн амд ногдох цагдаагийн тоо, хоригдлын тоо, тухайн улсад гадаадын иргэд амнасаа алдсан байдал, боловсролын төвшин, авилга, улс төрийн ардчилсан байдал зэргийг харгалзан үзэж дээрх дүгнэлтийг гаргадаг юм. Энэ судалгаагаар хамгийн тайван бус орноор Сомали тодорчээ. Мөн уг үзүүлэлтээр Конго, Умар Солонгос, Афганистан, Судан, Ирак улс нилээд доогуур жигссэн байна. Дээрх байгууллага анх 121 оронд уг судалгааг явуулж байжээ.